За сайн бацгаана уу миний монголын ард түмээ. За буунд өнөөдөр гайхамшигтай залах уу? Энэ хороо ертөнц дэлхийн хаач явахгүй уртраг өртрөг гэж бүр ханаас ч болохгүй тийм залхуу тако хийх гэж байна. Яагаад гэвэл тако хийх бүх материал маань бэлэн байна. Миний зүгээс юу хийх вэ гэхээр би зүгээр л эдрийг ингээ хөдөлгөөд ингээ хоорд ингээ хутгаад идэнэ. Ерөөсөө л миний хийх юм бол тийм байна. Тэгээд надаас ямар ч орц материал гарахгүй. Тэгээд эдрийг одоо тако болгож идэж үзцгээе. За тэгээд ажилтаа орё. За материалын хувьд юу байгаагаа бас танилцуулъя. За манай материалын одоо тэргүүн одоо иргэн алдартай хүн соёлын тэргүүний ажилтан тэр болол мэдээж тако динер кит. Энэ дотор юу байгаа вэ гэх юм бол ийм соус байна. Соус гарч ирж байна. За дараагийнх нь болохоор ийм халуун ногооны ийм гой нунтаг гурил шиг маягийн юм одоо зүйлээ. Энэ хоёрыг мэдээж холих нь байна, тийм үү? За дараагийн хамгийн чухал зүйлийн нэг бол мэдээж сайхан чипс шиг, бас гурил шиг ийм сайхан таконы мөн одоо хамгийн гол чухал зүйл маань гарч ирж байна. Тэгээд тийм ээ яг энэ зүйлийг бөөндөө гой хазаж сайхан идэх болно. Одоо л маш царай мутаар гэж нэг тийм үлбээсэн харагдаж байна. Гэхдээ бөөндөө энэ зүйлийг үгдсгэлэнтэй төгөлтөр дэлхийн одоо гуамарл мис модель болгох болно. За дараагийн одоо манай эрхэм хүндтэй зочин болохоор ерөнхийдөө бол нэлээд жин ихтэй. Тэгээд одоо жингээ хасахын тулд одоо маш их тэмцэж, ирмэлцэж одоо маш их зүйлийг оролдож үзэж явж байгаа ийм тарган мах гэдэг нэртэй ийм сайхан лаазсан бүтээгдэхүүн байна. Энэ дотор маш олон зүйлийг өөртөө агуулсан. Мах, соус, эрдэн шиш тэгээд гих мэтчлэн маш олон зүйлсийг өөртөө шингэж агуулсан. Одоо сайхан эрдний сайхан тарган мах гэдэг нэртэй манай бүтээгдэхүүн маань байна. За тэгээд энэ өөрөө цаанаас соустай болохоор бөөндөө энэ хоёрыг хэрэглэхгүй. Энийг болохоор дараа нь өөртөө залхуу тако биш жоохон ажилсаг тако хийж идэхтэй энийг бол ашиглана. Тэгэхээр энийг бөөндөө хасцгаана. За бөөндөө хамгийн эхлээд хийх ёстой зүйлсийн нэг бол одоо энийг өвөнд буюу 100-андаа одоо жоохон халаах хэрэгтэй юм шиг байна. 5 минут бол халаана гэдээ ойлгочлаа. Тэгээд 5 минут халаагаад ер нь жоохон түлэгдэлтэй байна уу, сайхан болж гин үү гэдгийг нь сайхан сэрээгээр дүрж сайхан шалгачаад тэгээд цаашдаа үйл ажиллагааг эхлэх болно. Одоо бөөндөө энийг хамтдаа 100-нд хийж шаардцгаа. Тийм ээ. Энээс бөөндөө маш олон халуухан асуултуудыг асууж шарах шүгэнд шарах болно. Тэгээд эхний асуултаа эхлэе л да. За ямар ч асуулт алгаа. За одоо бөөндөө зүгээр дуугаа хуцалгүй шаарцгаая. За одоо бөөндөө 100-ндаа энийг хийх гэж байна. Тэгээд мэдээж ийм сайхан төмөр зүйл манай гэрт байна. За тэгээд манай гэрт бас ийм хөөрхөн цаасаа бэлээ тавьсан ийм хөөрхөн жижигхэн зүйл байна. Тэгээд энийг хийх юм чинь заавал нэг том юмар хийгээд ах, том юм дэвсээд ах шаардлага байхгүй. Хөөрхөн ингээ улаан хивсний ёслол шиг ингээ сайхан ийм жижигхэн ийм юм дэвсчихэд ер нь бол болно. За тийм мэдээж үнийг онгойлгоно. Та бүхний харж байгаачлаа. За үнээс бол ямар ч үнэр бол алга. Хожмын цагт сайхан үнэр амт ороод явчих байх гэж бодож байна. Дотроо хэд байгаа юм бэ? 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 байна. За гайхамшигтай. За 12-ыг. За 12 арай ихдэг баха. Би 1 2 3 4 5 6 7 8 9 10. За 20-оор нь 10 их нь чаашаа. Тэг яах вэ? За 8 хийчихээ. За 1 2 3 4 5 6 7 8. 8-ыг хийгээд тэгээ бусдуудыг нь одоогийн байдлаар бол бас дараа нь би чинь хоол унд хийж идэн шүү дээ. Тэрэндээ одоо үлдээх хэрэгтэй. Би чинь ганцаараа амьдардаг оюутан байгаа. Аав ээж минь дүү идэр маань байсан бол сайхан хуваагаад идчихсэн.
ганцаараа юм чи мэдээж ганцаараа эзэн хахад тархална тийм болохоор тархалахгүй тулд одоо арай баг порц идэх хэрэгтэй байх нь шүү дээ бөөндөө. За тийм миний бодлоор бол сайхан ингээд эдрийгээ тараагаад тавьчих гэж бодож байна. За ингээд бэлэн болж байх шүү байна. 3 6 7. За одоо бөөндөө энийгээ шарх шүүгэнд хийх болно. Градус дээр 5 минут гэсэн. За энийг ямар ч тач ингээ хийчлээ. За цаг харах хэрэгтэй. За одоо 5 минут одоо энэ зүйл маань болж байгаа хооронд бөөндөө ерөөсө зүгээр сууж болохгүй. Залуу хүн хөдөлмөрч сайхан тийм зуршигтай мөрөөдөлтөө тийм сайхан байх хэрэгтэй. Тийм болохоор бөөндөө сайхан тэрс гурлан зүйл дээрээ тавих маха одоо сайхан хуураад сайхан болох нь шүү дээ. За хуурганд бол мэдээж энэчнээс сайхан өөрийнхөө хайрлын тавыг авах байгаа. Тэгээ хайрлын тавган дээр одоо нуу тарган мах гэдэг нэртэй зүйлээ сайхан халаагаад шараад өгнө. Тэгээ бүх зүйл бараг болно. За энд ингээд манай тарган махнаас ийм зүйл гарсан байна. Тэгээд энэ нь бол нэлээ их өгтгөн байх юм болов гэсэн чинь амар шингэн юм байна. Соус нь ихтэй тэгээд энэ болохоор таконд гэдэг ер нь бол хамгийн чухал одоо биеийн за ингээ халааж байгаа тэгээд такон дээр одоо тавьж идэл болоо. За та бүхний харж байгаачлан тако маань ингээд болсон харагдаж байна. Би тэгээ өөрөө юм салаад помидор хичээд тавьсан байгаа. Тэгээд тэр таконы маань энэ юм сонин хар болоод гараад ирсэн. Энэ одоо хитрхээ амар шарч шиг боллоо. Бараг 7 минут яатсан. Энэ бүр амар буруутлаа шүү. Өстой буруу юм боллоо. За энэ их фейл юм боллоо. Энэ одоо юун гачин сонин боор юм болоо гараад ирвэ. Одоо өнөрний хувьд бол гайгүй төлөнхий бол үнэртэхгүй байна. За тэгээд бөөндөө энэ юмн дээрээ нөгөө сая шарсан маха тавиад бицрлаа. Оо ямар тунааг муутай. За саяны юмаа тавиад энэ аим шингэн болохоор урсаад байна. За ер нь ингээ фейл болж байгаа шиг байна да хүмүүсээ. Эртнээсээ бас үзэхээ болгон болоод баг гарсан дээр биш үгүй шүү. За сайхан заваараад одоо ингээ хараараа хийч. За та нарт харагдаж байна уу? Ийм харагдаж байна. За одоо бөөндөө амсаж үзцгээ. Зааж надад 5 хэрэгтэй юм биш. Би ямар мангар юм бэ? 5-гүй яаж идэх гэж бодсон бол. За 5-аа удирлээ. За ингэж харагдаж байна. Царайлаг бас гэж царайлаг. Би өөрийнх нь амтч хийгээг болохоор хатан ногоо муутай болсон байна. Тэгээ хатан ногоо ер нь нэмж хийх хэрэгтэй юм байна. Үгүй яах вэ? Дэжгүй. Гэхдээ бас энэ дэлхийн арайч хамгийн гоё юм биш юм байна. Надад бол дэжгүй санагдаж байна. Халуун ногоо нэмчээд тэгээ бөөндөө дахиж уулзъя заяа. Би одоо бүх сайхан янзлалтын үйл ажиллагаа дууслаа. Тэгээд гайгүй болсон байх гэж найдаж байна. Сая жоохон халуун ногоо нэмээд хийчлээ. Тэгээд одоо бөөндөө яг үццгээ. За сайхан гараа шумалж агаад сайхан идэн шүү дээ. Манайс надад бүр галзуу тако гэж үжсэн байхгүй юу? Тэгээ би тэнцээс вау тако гэдэг чинь ийм зүйл байд юм бэ? Ямар гайхамшигтай зүйл вэ гэж олж мэдээд тэгээд
Ер нь бол одоогийн энэ төвшөнд одоо хийгээ сууж байна. Гэхдээ одоо энэ өстө заваарсан юм болж байна. Яана. За, энэ харж байна уу? Хөөрхөн бас царил гаргаж байгаа сте. Бас ч гэж муухай биш шүү. Одоо л яг учир нь тайлагдж байна. Энэ таконы хууршиг юм ингээ бицэрч ямар учиртай юм бэ? Би урдсан байсан болохоор ч тэр юм уу? Надад л ойл амттай. За тэгээд энэ бичлэг хүртэл үзсэнд баярлалаа. Бид ерөөсөө энэ иймэрхүү маяг бичлэг инээдрийг төлөвлөгөө зөв гэрт ийм юм авцсан байсан. Тэгээд за зэнэмгээр нэг хальт хөрхөн бичлэг хийчихье гэж бодоод тэгээд хийсэн байгаамаа. Тэгэж та бүхний харсанчлан тако маань бүтлгүүтлээ. Тэгээд залхуу тако гэж ерөөсөө байхгүй маань чистэгл одоо зүрх мэдрэмж тэр бүх зүйлээ одоо шингээж оруулж хийх ёстой юм байна шүү гэж ойлгож авлаа. Тэгээд энэ бичлэг энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд subscribe дараарай. Дараагүй хүн байвал тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа. Энэ бол тако байла.